Мань юу юм аа. Одоо миний энэ бодож байгаа энэ яруу найрга хөгжмийн зохиолсон сайн мэдрээд дуучингаа олсон тохиолдолд сая тэр үл ерөөсөө тэ уран хүний салшгүй нэг гэнэ л. Тэгээс хичнээн сайхан аялал зохиогоод үгэн муу бол тэгээд нэг дуу нэг хол явах байх чинь. Дууснаа олохгүй бүр одоо бүр байх. Тэгэхээр нэг хичнээн сайхан шүлэг байгаад нэг таархан шиг аялал хийчих юм бол одоо тэр миний хүнд болохгүй шүү дээ. Анхны сургууль төгсч ирээд миний хамгийн анхны ажилласан газар маань Баян-Хонгор аймаг. Тэгээд Баян-Хонгор нутагт байж ах чи одоо дөнгөж хойноос ирчихэд шууд хөдөө гарчихар чинь найз нөхд таны хүн багтай. Тэгээ найз нөхдөд тэр дуусахын тэр явдал зөндөө гардаг л да. Тэг би ерөн зөв их сайхан найз нөхдөд одоо найз нөхдөд хамт байсан усудаа дурсан юм доо. Өөртөө сэтгэл бодогдоод байгаа юм нэг юм хийж таад. Аяа ингээл өрөөнд ингээ оролдоод ахгүй. Тэгээ ганцхан бас хоёр мөр өвгтэй болоо. Айхоо чим нэг хөг баг. Тэгээд яачаад бус дээр хамаагүй одоо намын амьдралыг өөрөө санаа. Хотлоо санаагаараа хотлоо юм яа. Үг байхгүй. Аяа. Тэгээ аяа маань ер нь нэг болоод чарсан гэдэг. Өөрт нь нэлээд бууж ирэхгүй. Тэгээд манай Сүбат маань манай Зохион байгуулсан театр би өгсөн багш. Би тэр зэрэгцээ өрөөнд тэгээд энэ залуухан дөнгөж чи юу хийсэн юм бэ? Ерөөсөө орой их сунаа тэр үчинд дээр л миний бичгийн машинтай нөгөө дотор юмнууд айл ингээд сууж ирсэн чинь л шинжиг ороод ирэхгүй орж ичээд. За чи нэг итгэлийн тухай нэг сайхан захиа сонсохгүй гэдэггүй. Тэгээд тэрсэн чинь зүгээр л ерөөсөн л нэг би нэг найзтай бичсэн. Маш сайхан одоо хүнд итгэх шиг сайхан юм байхгүй гэл яриад нөгөөтгөө захиагаа авсан чинь би нөгөөтгт нь уяраал ингээд сууд. Ямар хүнд бичсэн гэж тэрнийгаа хэлээв. Тэгэл яваад гэсэн. Маргааш нь л тэгсэн чинь би нөгөөтг захиагаа бодож явсаар байгаад ер нь найз нөхдөд дурсаад нэг дуу хийчихэд ирлээ. Доош орч сонсгоо гэл арай ярьдаг. Тэгэл тэр чинь 88 оны 4 сарын 22-нд тэгэл бид нар бас нэг ажил төрөлтэй л байсан байна. Тэгэл доош ороод ариал дээр банзрагч центр байсан тийм ээ. Театрын ингээ шавцсан. Тэгэл ингээл тоглол юм л бол айхоо гэл тэгж яан. Тэгэл
би харж зэрэгэл тэр хинж тэглээ. Энэ нэг бороо ингээ шүрээд тэгээд тийм бороотой хэд ингээд алхаад тэгээ явж байгаа л дуу юм шиг байна ингээл нэг нь тэгэл. Тэгээ хуучин надад нэг тийм өгнүүд байсан юм л да. Намрын бороо тэргээд тиймэрхүү явтай. Тэгээд тэр чинь эхнийх нь мөр нь бол намраа синхрош намраа бороо зөөлөн шивэрсэн гэсэн тийм өөр өвгтэй аюул сүнлээ. тэгэл Эндээ ингээ үзүүлсэн аюул нь энэ таалагдsaltaа. Аюул харахад л ойлгох гэж байгаа юм чи. Тэр манайш яарад өөрөөгөө яваад. Тэгээд энийх удаагүй байсан баг. удаагүй тэр өдөртөө Тэр хараад тасалтай. өдөртөө эхний бадгийн ингэж байгаа л тэгэл тэр чинь намраа бороо зөөлөн шивэрсэн намрын хонгор тишээ нүстэй чи ариухан мэрэглэн хажиргалаа алсан нутгаас дуулсан даа гэл. Энэ болж байна. Тэгээд тэр дахилт нь айхоо чим цэцэг гэсэн халхан зүрхний сарнаа байж тийг. Сарнаа тийм. Тэгээд тэрээр нь дуулаад ээжс чинь чэнжигээд ээж чинь. Ер нь зүгээр нэг найз заавал эмэгтэй хүн биш. Хоёр найз ингэ сууж агаад нөгөө хамаа алга нэг ганц шил юм хувааж уурчаа шилийн шатчаад биенийгээ уулзаг байж дурсаж байгаа юм бай яагаад болдог. Энэ сарнаа гэхээр чинь эмэгтэй хүн зорж байгаа. Тэгээд тэр нийтлэл хийж хэмжлээ хоёрч байж болно. Одоо найзууд чинь тэр итгэл болж өөрчилсөн. Тийм. Тэгээд тэр оройно баян хонгын нэгэн зохиолч бүгдээ хөгжимч зохиолч бүгдээрээ өөрчлөж шаваад энэ нэг барай тэг барай гэл тэгэл нэг оройжин гол нэг юм болж тэр оройно тэгэл багтчихлаа. Их бас их сайхан аргилон тэр олсох сэтгэлтэй битээ. Ороо ерөөсө бүгдээрээ ингэ зэрэгсээ суучсан. Тэгээ чинь хоорондоо үзээл хараад тийм ээ. Зөвлөдөө дахиад нэг дуулан тэгээд нөгөө дэсэн санаа оноогоо аялал. Тэр анх хин дуулж ирсэн баян хонгортод дуулж. Анхаа баян хонгорт төмөн жаргад ерөөлт гэж хоёр залуу хоёр холоор дуулдаг гэсэн. Анх л дуэтмийн юм болж ирсэн. Тэгээ энэ анх тэр хоёр чинь дуулаад юу яасан шүү дээ. таалагдсан юм. Нэг тоглолтолоод урлагийн ажилтны шагнал авсан. Яа. Захын аймагт 5 аймгийн нэг бүсэн уус. Тийм захын. Одоо энэ телевизд байгаа энэ базар энэ тэр тэгэхэд одоо энэ жанжаа багш тэр нарамтай сайд эслэр очсон. Энэ дууг онцолж анхаарч. Тэс одоо энэ манай сүмэл судлаач энэ базар их сорголдог гэсэн. Нэг тийм нэг айтаан дуу байсан. Тэр дуу одоо хайч. Миний өөрөө мэдрэмжтэй хүн болохтой өөрт нь анзаарчихсан байлгүй. Энэ газар. Тийм газар. Тэгээс үед нь нөгөө тийсэн байл гэж асуудаг. Аймгийн нэг уулзалт тоглолт болсон гэж шүү дээ. 80 донд юм дээ. 88 онд баг. 88 он хацаа. Тэр үеэр манай тэр хан хэнтэй чуулга тэр баруун талд тоглолтоор явж чад. Тэр тоглолтыг бас үзсэн юм шүү. Тэгээ энэ дог манай нэг хөгжимчин Даханбаатар гэдэг нэг залуу манай явууч тоглодог гэсэн залуу. Нэг тийм их сайхан дуу байсан. Би аялгүйгээ санаж ингээд нэг бадаг аялаад өөрөө тэгсэн чинь надад их содон их бүр мэдрэгдэл айгүй сайхан санагдал. Тэгэл хэний дуу юм бэ гэсэн чинь жин зэрэг. Тэгээ байж итл дараах нар Завхны театрынхан хэнтийд очив. Нэг өрөө манай хэнтийн зочдууд барьж байгаа. Бид нар очив нэг өрөө жаал дуулж урдаад сууцгаасан чинь бас тэнд Завхны театрыг дуулаад энэ чирүүс их сайхан бүр мөхөдгийг тэгэхэд дуулж ирсэн. Тэгэл би ерөөсөө болмор санагдал хөгжим бичигт нэг багшилж явах байж очиод тэгээд нөгөө дуунууд үзээ. Би одоо хоёр дуу авсны нэг нь намар амьдсан чи нэг нь хорвоо ганцхан яж дүү. Тэгэл энэ дууг чинь бас эмхтэй хоолойтой дүэт маягаар дуулах гал бас баахан дуучид муучид үзээд тохирч өгөөгүй тэгээд ганцаараа дуулсан. Тий одоо 90 онд бичсэн бол 89 оны анх морин хуураар дуулсан шүү дээ. Морин хуур уралдаанд ороод тэгээд бас 89 оны нэг цагаалаа байд бас шагнал авсан шүү дээ.
энэ дуун дээр яг нэг юм дээр баярлж явдаг. Та ганцаардгүй байдаг. Энэ дууны сэтгэлийн дангаараа хөгжим аянасаа өөрөөр тийм ээ. Энэ бол миний ер нь энэ дууны хөгжим дээр бас нэлээд аваа нэг шинэтэр юм бас хүнд хүрэхээр бас тийм энэ сэтгэлийн гэдэг маань одоо бас нэг тусгай давхны хаянаас гадна юм хийж явах хэрэгтэй тийм. Тэнд нэлийн төхөж явцсан юм уу? Энэ онооч тэгж хэлдэг. Om Gong Sikrile